сайн байцгаана уу? За хамар битүүрх олон төрлийн шалтгаан байдаг. Үүнд нь болохоор бүтцийн алдагдал болон үйл ажиллагааны өөрчлөлтөөс үүдэлтэйгээр хамар битүүрдэг байгаа. Хамар бол вирус болон бактери халдвар за мөн одоо харшлын өвчлөл ихсэнтэй холбоотойгоор харшлын гаралтай хамрын битүүрэлт за хүмүүс бас гэрээрээ хамрын цацлага болон тусаалгыг буруу хэрэглэснээс үүдэлтэйгээр хамар битүүрдэг байгаа. За үүнээс гадна бүтцийн хувьд бол хамрын гэмтэл, таславчийн морилт, самалдаа хөөж томрох болон хамрын гүндийг ур хавдар за нарман гүйсний томролтын үед бас хамар битүүрч болдог байгаа. За хамар удаан битүүрснээс тухайн хүн хүчил төрөгчийг гүйцэд авахгүй удаан хугацаанд явснаас толгоо өвдөх, ядарч суйлдах, за үнээс олоо шүн цай унтаж амраагүй болж ажлын бүтээмж муудах, тухайн хүний үнэрлэх мэдрэмхүй алдагдах, за мөн дайвар хүнний өрөвслүүд буюу гамрит үүсгэх зэрэг хүндрэлүүд үүсдэг байгаа. За хамрыг бол гэрээний нөхцөл тухайн хүн өөрийнхөө болоод хүүхдийнхээ хамрыг бүрэн сайхан амьсгалж гин үгүй юу гэдгээ шалгаад үзчихэж болно. За тэгээд хэрвээ хамар битүүрэлтэй байх юм бол гэрээг агаарыг сайхан чийгшүүлээд гэрээг чийгтэй хит халуун биш байлгаж үүнээс гадна содын уусамлаар хамрыг утаж болно. За мөн зориултын давсны уусамлаар хамрыг угааж цэвэршүүлж байнга хамрыг цэвэрхэн байлгах шаардлагатай. За хэрвээ гэрээний нөхцөлд агав харах хэмжээгээр хамрын битүүрэлт арилахгүй байгаа тохиолдолд мэргэжлийн эмчит хандаж яг ямар шалтгааны улмаас хамар битүүрээд байгаагаа онцлуулж тухайн шалтгаандаа тохирсон эмчилгээг яаралтай хийх шаардлагатай байдаг.